Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Туулааны үртэй подкаст. Күтүүл хуугийн дуудлага. Төгсгөлийн 3 дугаар хэсэг. Далай дахь соли орол. Хэрвээ тэнгэр надад хизээ нэгэн цагт хишиг хүртээх аваас тэр нь миний харцыг санамсаргүйгээр нэгэн хаягдсан тавиур дээрх цаасан дээр тогтсон өчөөхөн тохиолдлыг бүрмөсөн арчин үгүй хийх явдал байгсан. Тэр зүйл миний өдөр тутмын амьдралд санаандгүй тааралдах ёстой зүйл огт байгаагүй. Учир нь тэр нь 1925 оны 4-р сарын 18-ны өдөр хэвлэгдсэн Австралийн Сидней Буллетийн сэтгүүлийн хуучин дуугаар байсан юм. Тэрхүү дуугаар нь миний аваг ахын судалгаанд зориулан тухайн үед бүх боломжит материалыг цуглуулсан хайжлбарын товчооны хараанаас хүртэл мултарч чадсан байжээ. Би профессор Энжлийн Күтүүл хуугийн дуудлага хэмээн нэрлсэн судалгааг бараг орхиг шахсан байсан бөгөөд Нью-Жерси мужийн Паттерсон хотод амьдардаг нэр хүндтэй эрдэмтэн найз дээрээ зочлон байлаа. Тэрээр орон нутгийн музейн эрхлэгч нэртэй эрдэс судлаач хүн байсан юм. Нэгэн өдөр музейн арын өрөөнд хадгалагдаж байсан нууц үзмрүүд хад чулуунуудыг энгийн тавиур дээр өрсөн байхыг үзэж байхдаа тэдний доор дэвссэн хуучин сонинуудын нэг дээрх хачиргалтай тэрхүү зураг миний анхаарлыг татав. Тэр нь миний өмнө дурдсан Сидней Буллетийн сэтгүүл байсан юм. Миний найз дэлхийн өнцөг булан бүртээ өргөн харилцаатай тул ийм гадаад хэвлэлүүд тэднийд байх нь гайхах зүйл огт биш. Харин зураг нь надад аимшигтай танил санагдав. Намайг дундаас Лигралсын олсон тэр чулуун баримлтай адилхан дүрслэл харагдана. Би яаран сонныг доороос нь сугалж авч анхааралтай уншиж шалгав. Гэвч нийтлэл нь дунд зэргийн урттай товчхон байсанд баг зэрэг сэтгэл дундуур үлдэв. Харин түүний өгүүлсэн зүйлс миний бараг унтарч байсан эрэл хайгуул асар их аж холбогдолтой байлаа. Тиймээс би тэр хэсгийг болгоомжтой таслан авч даруй арга хэмжээ авахыг шийдэв. Тэнд ингэж бичсэн байна. Тэнгист олдсон нууцлаг эзгүй хөлөг гэжээ. Вижиланд хөлөг онгоц зэвсгэлсэн жолоодлогогүй болсон Шинэ Зеландын Алерт дарвуулт уурын хөлгийг чирэн ирэв. Хөлөг дээр нэг амьд үлдсэн хүн бас нэг нь нас барсан хүн байжээ. Тэнгис дээр болсон тулалдаан үхлийн тухай аимшиг түүхийг аврагдсан усан цэрэг дэлгэрэнгүй ярихаас татгалзав. Түүний эзэмшилд байсан сонин хачин шүтэн олдов. Мордын шалгалт үргэлжлэнэ. Моррисон компани ачааны хөлөг Вижилант нь Валпараисогоос хөдөлсөн бөгөөд өнөө өглөө Дарлинг харбор дахь бомбдоо хүрэлцэн ирлээ. Тэрээр замдаа Шинэ Зеландын Дюнединд бүртгэлтэй хүчтэй зэвсгэлсэн боловч ихэд зэвэрч ажиллагаагүй болсон Алерт нэрт уурын дарвуулт хөлгийг чирэн авчирсан байна. Уг хөлөг нь 4 сарын 12-нд өмнөд өргөргийн 34 градус 21 минут, баруун уртаргийн 152 градус 17 минутад анх харагдсан бөгөөд дээр нь нэг амьд, нэг нас барсан хүн байжээ. Вижилант хөлөг 3 дугаар сарын 25-нд Валпараисогоос хөдөлсөн бөгөөд 4 сарын 2-нд ширүүн шуурга аврах том давлгаанд өртөн замаасаа нилээд өмнө зүг рүү хазааж 4 сарын 12-нд эзгүй орхигдсон мэт харагдах тэр үлгийг олж додогш нь орж шалгахад хагас солиорлын байдалтай нэг амьд үлдсэн хүн мөн дор хаяж 7 хоногоос илүү хугацаанд нас барсан нь нэлт нэгэн хүний цогцос байжээ. Амьд үлдсэн хүн гараасаа үл тавих мэд чанга атгсан нэгэн аимшигт чулуун шүтэнтэй байж түүний гарал үсэл тодорхойгүй юм. Өндөр нь ойролцоогоор 1 фут орчим. Энэ шүтэний талаар Сиднейн их сургууль, хааны нийгэмлэг, коллеж стритийн музей мэргэжилтнүүд бүгд бүрэн төөрөлдсөн байгаагаа илэрхийлжээ. Харин амьд үлдсэн хүн
Энэ зүйлийг хөлгийн бүхээг доторх энгийн хийцтэй сильбер бүхий жижиг тахилын ширээнээс олсон хэмээн мэдүүлсэн байна. Ухаан орсны дараа тэр хүн далайн дээрмийн болон хядлагын тухай туйлын хажиргалтай нэгэн түүхийг ярьж үүнийг Густав Йоханссон гэдэг. Густав Йоханссон оюунлаг Норвегиэр бөгөөд Окленд хотын Эма хөлгийн 2 дугаар ахмад юм. Уг хөлөг 2 дугаар сарын 20-нд Каллау руу 11 хүний бүрэлдэхүүнтэйг арх хөдөлсөн юм байжээ. Йоханссны үгүйснээр Эма хөлөг 3 сарын 1-нд болсон асар хүчтэй шуурганы улмаас замаасаа хол өмнөд зүг рүү хазаасан байна. 3 сарын 22-нд өмнөд өргөргийн 49 градус 51 минут, баруун уртаргийн 128 градус 34 минут орчимд айлерт хөлөгтэй таарчээ. Тус хөлгийг канаг болон холимог гаралтай хачин чихтэй бөгөөд муу санаатай мэд харагдах баг удирдах байв. Тэдэнд буцхыг хатуу тушаасан боловч Ахмад Коллинс татгалзжээ. Тэрхүү хажиргалтай баг ямар ч анхааруулга өгөхгүйгээр их буугаар Эма руу ширүүн гал нээжээ. Йоханссны хэлснээр Эмагийн хүмүүс ч мөн тулалджээ. Хэдийгээр хөлөг усны шугамаас доош буудуулж живж ихэлсэн ч тэд дайсны хажуу тулж ирээд хөлөг рүү навирч чадсан байна. Дараа нь тэд усан онгоцны тавцан дээрх зэрлэг багийнхантай гардан тулалдаан хийж тооны хувьд цөөн байсан ч гэсэн эцсийн дүнд амжилттай гар ялжээ. Эмагийн 3 хүн Ахмад Коллинс болон 1-р Ахмад туслах Грин. Эдгээр хүмүүс амиа алдсан бол үлдсэн 8 хүн 2-р Ахмад Йоханссны удирдлага дор олзлогдсон айлерт хөлгийг удирдах анх зорж байсан чиглэлд үргэлжлүүлэн явжээ. Ингэснээр тэднийг буцхыг тушаасан шалтгаан юу байсныг илрүүлэх зорилгоор явжээ. Дараа нь тэд далайн нэгэн жижиг арал дээр гарч буудалсан бололтой. Гэвч байна. Тэр бүс нутагт ийм арал оршдог нь мэдэгддэггүй байж. Тэнд буусан 6 хүн хажиргалтай байдлаар ам өргөцсөн бөгөөд Йоханссон энэ хэсгийн тухай ярьсхаас зайлсхийж тэднийг зөвхөн хадны ангал руу унсан гэж бүдэг бадаг тайлбарлсан байна. Хожим нь тэр өөр нэгэн хамтрагчийн хамт айлерт хөлөг дээр дахин сууж түүнийг удирдахыг оролдсон боловч 4 сарын 2-ны ширүүн шуурганд зогогджээ. Йоханссон энэ мөчийн талаар бичихтэй гараа барьж чадхааргүй болтлоо чичирж байсан. Хөлөгт хурч амжаагүй 6 хүний 2 нь тэрхүү хараалт агшинд айцтай автан нас барсан гэж тэр үзжээ. Тэр зүйл бол тайлбарлах боломжгүй. Тийм аимшигтай. Орчлонгийн хууль, хүч, материйн бүх ойлголтыг нийт заасан эртний бурхан юм. Альпийн уул мэд нэгэн авраг бит хөдөлж эсвэл бүдэрч байсан мэд харагдаж байжээ. Бурхан минь. Дэлхий даяар нэгэн агуу архитектор галзуурч хөөрхий Вилкокс ч мөн адил тухайн телепатик агшинд солиорсон нь гайхах зүйл биш байва. Тэр агуу ногоон зүйл амьд мэд жижирхийлэн орших нялцгай хэлбэргүй аимшигт бийцэрсэн байв. Одод бүгд нэг шугамд байрлалд орж эртний нэгэн шашинд бүлэг зориуд хийж чадаагүй зүйлийг гэмгүү далайчдын нэгэн бүлэг санамсаргүйгээр гүйцэтгээд түүнийг сэрээч гэж. Олон 10 их 80 жил өнгөрсний дараа агуу гүтүүлхүү дахин суллагдж галзуурсан мэд догшорч байлаа. Хөлгийн гишүүдийн 3 нь хинч анзаарахаас өмнө түүний аимшигт атгалтанд шүүрүүлчихжээ. Тэд бол Донован, Герера, Онгстрём нар юм. Багийн гишүүн Паркер халтарч унсан тэр мөчөд үлдсэн 3 нь ухаангүй мэд болж ногоон бүрхүүлтэй хадан хясаан дээрээс хязгааргүй мэд санагдах гүн рүү гүйж хөлөг рүү хүрэхийг оролджээ. Йоханссон хэлэхдээ Паркер гинэт унахад тэр огт байх ёсгүй газар хурц мэд боловч
мохоо нэгэн хажиргалтай чулуун залгигдсан мэт алга болсон гэжээ. Ингээд зөвхөн Брайден Йоханссон хоёр л хүлэгт хүрж зөвхрөнгөө барсан байдалтайгаар буцаж сэлүүрдэн өнөөх аимшигт арал шиг хадан дээрээс зугтаж чадсан юм. Уурын даралт бүрэн буураагүй байсан тул тэд хөлөг дээр галзуу мэт гүйлдэж богино хугацаанд хөлгийг хөдөлгөөнд оруулж чадсан. Аимшигт тэр үзэгдлийн дунд айлерт хөлөг айжмаар хөдөлж эхэллээ. Тэгтэл тэрхүү аимшигт амтан хүний оюун ухаанд багтахгүй тайлбарлах чаргагүй зүйл хөлгийн хойноос ус хөөсрүүлэн хадан дээрээс мөлхөн ирж байв. Далай руу урсахдаа тэр авраг амтан сэлүүр мэд хөдөлгөөнөөр ус цацруулан хөлгийг хөөж эхлэв. Брайден түүнийг хараад галзуурч аимшигт дунд тасралтгүй инээж эхэлсэн бөгөөд тэрхүү инээд нь нас барах хүртэл нь үргэлж элжээ. Гэвч Йоханссон бууж өгөөгүй юм. Тулаа нэвэртэй. Тэр амтан хөлгийг гүйцэхээс өмнө уурын даралт бүрэн өсөөгүйг мэдэж байсан тул маш зоримог шийдвэр гаргав. Хөдөлгүүрийг бүрэн хүчинд тавьж дараа нь жолоог эргүүлэн шууд тэр амтан руу чиглүүлв. Усан дунд эргүүлэг хөөсрөл үүсч уурын даралт улам нэмэгдэхийн хэрээр зоригт Норвег гэр хөлгөө шууд араат нь луу мөргүүлв. Тэр авраг амтны нялцгай нүд хушуу толгой нь хөлгийн урд хэсэг бараг хурж ирэв. Гэвч Йоханссон зогсолтгүй урагшилсаар байлаа. Гэнэт асар их тесрэх мэт дуу гарч урагдаж буй мах мэт чимээ гарч тэнгисийн гүнд оршуулгын газрын үнэр мэт аимшигт үнэр тархав. Тэр мөчөд ногоон өнгийн өтгөн манан хөлгийг бүрхэв. Дараа нь хөлгийн ард буцалж буй ус үлдэж харин тэр нэргүй амтан задран сарниж дахин өөрийн аимшигт хэлбэртэй айжмаар нэгдэхийг оролдож байв. Гэвч айлерт хурдаа нэмхийн хэрээр тэр амтнаас уулан бүр холдож байлаа. Үүний дараа бүх зүйл дуусчээ. Йоханссон бүх зүйлийг мартахын тулд чадах бүхнээ хийсэн. Тэр хөлгийн бүхээгт байрлах шүтээнийг ширтэн сууж, хажууд нь инээж буй солиотыг асарч, өөртөө хоол хүнс бэлтгэхээс өөр зүйл хийсэнгүй. Тэр анхны зоригтой үлдэхийн дараагаар дахин жолоодохыг оролдсонгүй. Учир нь тэр явдал түүний сэтгэлийг бүрэн хоосолж орхисон байв. 4 сарын 2-нд шуурга болж түүний ухамсарыг хар маан мэд бүрхэв. Тэр мэдрэмж нь хязгааргүй гүн дунд хий үзэгдэл мэт эргэлдэж орчлон ертөнц дунд тэнэг хурдаар давхиж саран дээрээс ангал руу ангал дотроос саран руу нунах мэт аимшиг тайдын мэдрэмжүүд байв. Энэ зүйлээс аврагдах цор ганц оролдлого бол Эйгебергийн дэрэгдэх хуучин байшин руугаа буцах урт аялал байв. Тэр өөрийн мэдсэн бүхнээ хэндэж гэлж чадсангүй. Учир нь тэд түүнийг галзуурсан гэж үзэж байсан юм. Тэр үххийн өмнө бичиж үлдээх ёстой гэж шийдсэн ч эхнэр нь энэ талаар огт сэжиглэх ёсгүй байлаа. Үхэл тэр дурсамжийг арилгаж чадах юм бол түүний ганц хүсэх зүйл нь үхэл юм. Одоо би тэр бичиг баримтыг профессор Анжелийн бичиг баримтуудын хамтаар төмөр хайрцагт хадгаллаа. Үүнтэй хамт миний тэмдэглэлүүд ч бас байх болно. Өөрийн минь ухаан зөв гэдгийг батлах оролдлого минь энэ юм. Энэ бол орчлонгийн аимшигын тухай дахин хизээж нэгтгэж болохгүй тийм мэдлэгийг хэсэгчилсэн эмхэлсэн оролдлого юм. Би орчлон ертөнцөд орших аимшигын бүх ил хэлбэрийг харсан. Хаврын тэнгэр зуны цэцгэс хүртэл надад хор мэд санагдах болсон. Гэвч миний амьдрал удаан үргэлжлэхгүй гэдэгт би итгэж байна. Миний аваг ах явсан шиг, Хөөрхий Йоханссон явсан шиг би ч бас явна. Учир нь би хитрхи ихийг мэдэж байна. Мөн тэр хараалтай шүтлэг одоо ч амьдарсаар байна. Хөтүүлэх үү бас амьд байгаа гэж би бодож байна. Тэр магадгүй нар анх мандснаас хойш түүнийг халахалсан чулуун ангалдаа дахин оршсоор байж мэдэн. Түүний хараалтай хот дахин живсэн
Учир нь Вижиланд шуурганы дараа тэр газраар өнгөрсөн. Гэвч түүний дэлхий дээрх даагагчид тэр хараал эзэн шүтлгийн тахилчид алс бүглүү газруудад одоо ч хашгирч бүжиглэж хүний амийг бүрлэгж байна. Тэр далайн гүн дотор байхдаа баригдсан байж болох. Эс бөгөөс дэлхий бүхэлдээ аль хэдийн айдас солиоролд автсан ч байж болох. Хэн мэдв? Төгсгөл хаашаа чиглэхийг. Юу ч гарч ирсэн бай. Дахин живж болно. Юу ч живсэн бай. Дахин босож ир чадна. Аимшигт авраг амтан тэртээ гүнд хүлээж зүүдэлсээр байна. Цаг нь ирэх болно. Гэвч би үүнийг бодох ёсгүй. Бас бодож чадахгүй. Хэрэв би энэ гар бичмлээ дуусгаж чадалгүй нас барвал миний өв заалгамжлагчид болгоомжийг энэ тэргүүнд тавьж үүнийг өөр хүнд ч харуулахгүй байхыг хүсье. Төгсөв. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Бичлэг таалагдсан бол лайк тогчоо дараад сэтгэлдээ үлдээгээрэй. Ингэснээр та Тулаан нэвртэй подкастаа дэмжиж буй юм. Танд таны гэр бүлд эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.